Лекц 10 ногдол ашиг хуримтлагцсан ашигын бүртгэл. Хуримтлагцсан ашиг гэдэг нь компаниг үүсгэн байгуулснаас хойш компанид хуримтлагтай үлдсэн ашиг алдагдлын нийлбэр юм а. За хуримтлагцсан ашигыг нэмэгдүүлэх ажилгүйдлэг нь жил бүрийн цэвэр ашигаар ашигын хэмжээгээр нэмэгдэнэ. Нэгтлэн бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт өмнөх үеийн алдааны залруулахаар нэмэгдэнэ. Компани зохион байгуулалтын өөрчлөлтийн үр дүнд бий болох тохируулгуудаар нэмэгддэг. Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдлийг хуримтлагцсан ашиг дамс руу шилжүүлэх гэх мэт дараах ажилгүйдлэгнүүдээр хуримтлагцсан ашиг дамс маань нэмэгддэг байна. Хуримтлагцсан ашигыг бууруулах ажилгүйдлэг нь болохоор жил бүрийн цэвэр ашиг алдагдлын нийлбэрээр буурна. Нэгтлэн бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт өмнөх үеийн алдааны залруулахаар ашигыг бууруулж ивэл буурна. Ногдол ашиг зарлах үед буурна. Халаасны хугацаатай холбоотой зарим ажилгүйдлэгийн үр дүнд хуримтлагцсан ашиг буурдаг байна. За ногдол ашиг олгох хэлбэрүүд. Ногдол ашигыг дараах их үүсвэрээс олгож болдог. Тухайн жилийн цэвэр ашигаас олгож болно. Өмнөх онуудын хуримтлагцсан ашигаас олгож болно. За мөн нэмж төлөгдсөн капитал таснаас олгож болох нэ. Ногдол ашиг олгох дараах хэлбэрүүд байдаг. За бэлэн мөнгөөр ногдол ашиг олгож болно. За хөрөнгөөр ногдол ашиг олгож болно. Үр төлбөр болгосон ногдол ашиг олгож болно. За энэ үр төлбөр болгосон ногдол ашиг гэдэг маань өөрөөр хэлбэл үрийн бичих үгээр ногдол ашиг гэсэн. За тэгэхээр үрийн бичгэрх ногдол ашиг маань болохоор ногдол ашигыг зарласан өдрөөс олгох өдөр хүртэлх хугацаанд бол дээр нь нэмж хүү авна гэсэн үг. Татан булгалтын ногдол ашиг. За татан булгалтын ногдол ашиг гэдэг маань болохоор хуримтлагцсан ашигаас өөр их үүсвэрээс олгож байгаа буюу өөрөөр хэлбэл нэмж төлөгдсөн капитал таснаас олгож байгаа энэ ногдол ашигыг татан булгалтын ногдол ашиг гэж нэрлэдэг. За хувьцаа гарах ногдол ашиг олгож болно. За хувьцаа гарах ногдол ашиг гэдэг маань болохоор нэмж хувьцаа гаргаж хувьцаа эзэмшигтэй өгөх нэ. За давуу эрхтэй хувьцааны ногдол ашиг нь хувьцааны нэрлсэн үний тодорхой хувиар тогтооддог бөгөөд дараах давуу эрхийг эдэлдэг. Давуу эрхтэй хувьцааны ногдол ашиг нь үндсэн 3 хэлбэртэй байдаг. Тайлан жилийн олгогдох ногдол ашиг, хуримталтай ба хуримтлалгүй ногдол ашиг, оролцоотой ба оролцоогүй ногдол ашиг гэсэн хэлбэр ашиг ногдол ашигын талаар дэлгэрэнгүй мэдхийг хүсвэл нэмэлт мэдээллээс хараарай. Эдгээр бүртгэлийн тооцооллуудыг болохоор семинарын хичээл дээр тайлбарлаж өгнө.